Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувг үзэгч сонсогчдоо сайн сайхны хүссэн мэдчилж байна. Бидний мэдгүй дэлхий нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсч болно. За энэ удаагийн нэвтрүүлгийн маань хамтрагчаар сайн хүнсээр сайхан амтыг ураатай Холли компани мөн аялах боломжийн хүн бүрт ураатай Join Me аялын платформ хамтран ажиллаж байна. Студид орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар мөн Join Me платформын захирал хөтлөгч Цомирлог миний бие ажиллахаар бэлэн болсон байна. За өнөөдрийн сэдв. Өнөөдрийн сэдв Мексикийн картелүүдийн тухай. Тэд ер нь энэ дэлхийд хамгийн харигсан ямар учиртай бүлэг вэ гэдэг талаар ярих гэж байгаа. За. Ямар сонирхолтой юм бэ? Яг энэ үеийн тэгээд давтчихуу яа. Одоо яг энэ асуудал чинь бүр нэлээд юм анхаарал татаад байгаа шүү дээ. Тийм энэ зохиолыг би ер нь нэлээд бас нэг хэд хоногийн өмнөөс бичиж байгаа шүү дээ. Тэгээд өнөөдөр мэдээ харсан чээр нэг үйл явдал болсон. Өнөөдөр харж таарлаа л да ер нь хэд хоногийн өмнөөс эхэлсэн байсан үйл явдал байл. Та тэрийг харсан уу? Харсан. Одоо нөгөө олон улсын том энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөгөө ньюслетерыг авдаг. Тэгээд нэрэн дээр нь лав одоо ер нь их олон одоо улсуудын түүхэнд байгаагүй олон хохирогчтой том баримтчилгаа тэнд ч явагдаж байгаа юм л шүү дээ. За миний харсан мэдээлэл дээр л бараг нэг 100 гаруй хүн баримтчилгааны үеэр одоо амьдсан байна. За энэ дээр мэдээж нөгөө энийг одоо дэмжиж байгаа хэсэг бүлэг байгаад бол энэ чинь гэмт этгээдүүдтэй тэмцэж байгаа засгийн газрын тэмцэл шүү дээ. Маш олон цагтаа сэргийлэх хүчний байгууллагуудаас гадна тэд нар нөгөө дорооно буу техник одоо орчин үеийн тэр нөгөө зэвсгээ бүгдийг ашиглаад одоо ядуусынхаа хорооллууд руу буюу гэмт этгээдүүд рүүгээ дайрч байгаа юм байна. Гэхдээ нөгөө талаас нь хүний эрхийн байгууллагууд асар их энэ дээр ингээд дуу хоолой хүргээд эхэлсэн байлээ. Яг тэгэхээр баримтчилгааны явцад маш олон энгийн иргэд маань одоо хохирох тийм юм гараад байгаа юм билээ л дээ. Энэ харин үндсэндээ одоо энэ чинь зүгээр бүгдийг хөөж барайл олж илрүүлээл хөөж бариад хас илүүтэй идэрч байл дээ тоххой. Тэгэхээр энэ бол үндсэндээ дайны байдал, иргэний дайны байдал та. Сүүлийн байдлаар өнөөдрийн байдлаар хохирогчдын тоог нь харахад бол 700 гаруй хүн нас барсан гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ бол 2-3 хүн буудуулсан шаргацсан энэ асуудал биш. Энэ бол 700 хүн нас барсан гэдэг чинь энэ бол тодорхой хэмжээнд баг дайны яг конфликт бий зөрчил гэж одоохондоо нэрлэдэг байгаа юм. Гэхдээ энэ ч бол асар том өргөн хүрээд аюултай юм болж шүү дээ. Төсөөлөө утгаад 700 хүнийг ингээд одоо хар уутанд хийгээд газар хэвтүүлсэн байдаг ч одоо юу вэ те? Тий, тэгэхээр энэ ямар дайм болоод энэ нөхлийн үндсний барилжлын төр засаг нь картелүүдтэй тэмцэж байна. Тэр картелүүдтэй байлдаж байна гэсэн. Өөрийнх нь газар нутаг дээр баг тусдаа айр моршоод байгаа тэднэртэй байлддаг тухай энэ удаагийн нэвтрүүлгээр эдгээр ер нь ямар гарал үүсэлтэй юм тэгээд тэр тухай ярих гэж байгаамаа. За бидний мэдгүй дэлхийн маань ер нь бол дэлхий дээр байгаа олон сайхан өнгийг одоо таниулж өгдөг нууцын дэлгэжүүдэг. Энэ одоо бол манай дэлхий дээр байдаг нэлээд сүүдэртэй. Нэлээд харанхуй бараа өнгийг одоо ярих болж байна да. Харин тэгж таарлаа. Зөвхөн одоо нөгөө өнгөлөг гээлийн юм үлгэрийн ертөнц шиг яриад байвал тэгэхээр сэрэмжлэх ёстой. Одоо энэ чинь Америкийн өмнөд мужуудаар очиж амьдарч байгаа монголчууд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүст бас хэрэгтэй анхаарах хэрэгтэй зүйл бас байж болно те. За үүсэл гарлаас нь эхлээд ярив. За Мексикийн одоо картел гэж нэрлэдэг байгаа. Картело гэдэг нь ерөнхийдөө Итали үг. Энэ болохоор ер нь зүгээр байгууллага хоорондын хамтын ажиллагааны гэрэмэрэ гэсэн нэг тийм гэрээний баримт бичиг юм уу тиймэрхүү утгатай карт гэдэг язгуурт үг байгаа шүү дээ. Тийм тэгээд энэ нь болохоор яванда одоо томоохон бүлэглэлүүд байгууллагууд хоорондын одоо ам болон янз бүрийн холбоотой үйл ажиллагааны хэлбэр маягаар тэр картел гэж хэлэгддэг болсон. Үндэ бол ерөнхийдөө олигархийн бүлгүүд л гэсэн үг л дээ нэг ясанда. Ер нь үйл ажиллагааны цаар хүрээ олж байгаа мөнгө төгрөгнийхөө хувьд ч гэсэн ерөнхийдөө тийм олигарх маягийн болоо явцсан. Картел гэдэг үг бол тэгэхээр ерөөсөө сүрэг утга байна шүү дээ. Гэмт гэдэг одоо гэмт үйлдэлтэй бүр ингээ хоршиж орж ирэх юм шүү дээ тийм үү? Тийм утгатай болгоцсон. Болгоцсон байна тийм түүхийнхаа. Итали хэлэндээ бол зүгээр ерөнхийдөө бичгэн гэрэмэрээ л гэсэн утгатай тийм. За бид нар чинь нөгөө нэг 20 дугаар зууны одоо хамгийн халуун сэдв одоо мафууд гэмт үйлдэлүүд дотроос хамгийн халуун сэдв гэх юм бол Итали маф Коса Ностра 8 айлж гэж бид нар сериал энэ төр үздэг байлаа шүү дээ. Тэгээд ер нь жинхэнэ үнэхээр л бас хүчээ авч ийсэн 20 дугаар зууны эхэн болон дунд үед. За тэгсэн чинь 20 дугаар зууны сүүл бол 21 дугаар зуунд Мексикийн картел гэдэг бүлгүүд одоо асар хүчтэйгээр энэ бүр санаанд багтангүйгээр асар хүчтэй гарч ирсэн.
тэгээд одоо Америкийн янз бүрийн уран сайхны кино, сериал, баримтат кинонд одоо энэ картелийн талаар маш их гаргадаг болсон. За хаанаас ямар үүсэлтэй юм бэ гэхээр энэ одоо Мексикийн газар нутагт одоо үржилжинтэй газар нутагт нь одоо Sinaloa, Sonora гэсэн тэр газруудад хятадууд хамгийн анх марихуан одоо тэр чинь мансууруулах үйлчилгээтэй бас өвчин намдах үйлчилгээтэй ургамал байгаа даа шүү дээ. Тэр за тэгээд opium poppy гэдэг нь одоо манай орчуулахлаар намуу цэцэг гэж гарч иж байгаа. Ер нь зургийг харах ч гэсэн ер нь ойролцоол гарч ирж ирлээ л дээ. Бас л одоо мансууруулах байсан юу гэсэн үг. Ургамал гэсэн үг. За энэ нь цаашаа яваад одоо яаж тэр героин, кокаин болдгийг тэрийг яриад явах уу тийм дими шүү дээ. За тэгээд ийм байдалтай анх гарч ирсэн одоо тариал нь одоо явагдаад шүү дээ. За тэгээд эндээс ургац сурааж яваад чи газрын эзэд нь ургац сурааж явах гэсэн үг шүү дээ. Хурааж яваад эхэндээ ямар нэгэн хориг саадгүйгээр Америк руу гаргаад ингээд борлуулдаг тийм байдалтай байж байсан. Тэгсэн чинь 1909 онд 1914 онд хоёр удаа Америкт одоо энэ борлуулалтыг хориглосон. Тийм одоо тогтоолоод гарч ирсэн. За тэгээд үндсэндээ хууль бус энэ хориглолоо гэд ер нь их багассан юм ер нь ховрол юм шиг л. Тий. Тэгэхээр хууль бус хэлбэр рүү ороод тал зах зээл хэлбэр рүү ороод явсан гэсэн одоо яг л 20 дугаар зууны ихэнд тий. За тэгээд ингэж явсараад 20 дугаар зууны дунд үе болоход Америкийн одоо марихуан героины гол хангагч нь энэ түрүүний ярьсан энэ Sinaloa, Sonora гэсэн энэ газар одоо тариалдаг. Тэгээд эндээс их мөнгө олцсон. Тэгээд тэрүүгээр нууцаар хил дагуулж үргэлжлүүлэн ашиг орлогоо олдог тийм хүмүүс болж хувирсан байгаамаа. За энэ дээрээс нөгөө нэг одоо нэг эркетний асуудал яригдж эхэлж байгаа. Тэр чинь нөгөө газар тодорхой хэмжээ тэр чинь нөгөө үйл ажиллагааг саадгүй явуулахын тулд за дээрээс дахиад хоорондоо зөрчилтэй шүү дээ газар нутгаад тэлээд эхлэхээр хороолоор хувааж авдаг байсан бол хот нугааж авдаг юм. Ингээд нөгөө зардаг газруудаа тэгж хувааж аваад тэгэхээр тухайн газар амьдарч байгаа ард иргэдээс нөгөө кавичгийн дотор хамгаалтын мөнгө гэдэг юм авч эхэлсэн байна. Тийм тэгэхээр энэ нэг юу гэдэг чинь нэг мардсан хэллэг хамгаалтын мөнгө гэж энэ юунаас хамгаалж байгаа юм гэхээр чи өгөхгүй бол би чамайг яахаас хамгаалж байгаа юм гэдэг тий жоох модоо орчуулгадаг хэлж байж байгаа. За энэ дээр болохоор одоо хамгийн том Guadalajara картел гэдэг яг юм. Одоо энэ бараг л бүх Мексикийн картелийн загламжтай эцэг гэж хэлж болно. Наркос гэдэг нэг сериал үүд. Одоо Netflix дээр байгаа. Тэн дээр эхний бүлэг нь болохоор одоо нөгөө Колумбийн Пабло Эскобарын тухай гарсан. Хоёрдугаар бүлэг нь болохоор яг Guadalajara картелийн тухай, Мексикийн картелийн тухай гарсан. Энэ маш гоё сериал. Манайх бас сонирхож ивэл ямар аюултай юм шигтэй үйл явдал болж байсан бэ гэдэг. Энэ тэр бараг л баримтат киноноос дутахгүй болсон сериал шүү. Тий. Тэгэхээр тэрийг бас манайх сонирхож байна. Пабло Эскобарын тухай болохоор би ер нь одоо чинь энэ нэвтрүүлгийн бүтэн сайдр орчин ирэх 7 хоногийн 5 дахь өдрийн цаг хугацааны аялал тий цаг хугацааны аяллаар зулагч бүтээр Пабло Эскобарын тухай ярих гэж бодоод байгаа. Би ч бас нэг хоёр нэвтрүүлэг хөтлөөд байгаагийнхаа жоохон эрх мэдлээ ашиглаад сэдвээ өөрөө явуулаад байна шүү дээ. Насан цааш нь алгаад байна. Тий энэ Guadalajara картелийн одоо толгойлогч нь анхны одоо эзэн Анхел Феликс Галлардо гэж нэг ийм хүн байсан. Энэ болохоор өмнө цагтаа байсан. Тэгээ одоо үндсэндээ одоо Дон Корлеон Америкт одоо тэр юунд загламжтай эцэг байсан болвол энэ бол Мексикийн картелийн загламжтай эцэг гэсэн үг юм. За тэгээд үндсэндээ харт амхны янз бүрийн түүхийдээ аваад Колумб Туркээс авдаг. Туркээс авдаг гэсэн гэхээр сонир Монголд далаагаар аваад хоошоо Америк руу гаргадаг. Тийм байсан. Тийм өмнө нь цагдаа магтаа байсан гэдэг ийм их айхтар хүн байсан байгаамаа. Явж ин цагдаа нар маань гэмт бүлэглэл рүү орохоор л хамгийн хортой. Одоо тэр тухай яг Лос Зетас гэдэг аимшигтэй бүлэг тэр тухай одоо яг яригдах юм. За 1985 онд харт амхтай тэмцэх хэлтсийн ажилтан Энрике Камарена гэж хүн байсан. Энэ хүнийг одоо хулгайлж амнасыг нь хөнөөсөн хэрэг гарсан. За тэгээд энэ дээр бол одоо асар энэ дээр одоо картелийн эсрэг тэмцэл өндөр авсан. Энэ хэрэг дахиад хожмаас яригдах юм. Өндрөө аваад тэгээд ерөөсөө маш хүчтэй тэмцээд тэгээд тэгэнгүүт нөгөө Галлардоч картелээ задлаад олон жижиг картел болоод энэ нөгөөний төвлөрсөн бус зохион байгуулалттай болох нь
өөрөө аливаа гэмт бүлгийн оршин тогтноход хэсэж үлдэх бас нэг үндэс болчиход байдیں۔ Тийм байна тий. Энэ тухай яг манай юун дээр онцлог сэдвийн хятадын авториадын тухай нэвтрүүлэгтэр тэгж ярьж хэлжсэн тий. Төвлөрсөн бус нэг хоорондоо нэгийг барьлаа гэхэд тэрнэр тэрийгээр дамжуулаад нөгөөх нь олоход ер нь хэцүү гэсэн үг. Хангалттай мэдээлэл болтгоо. Энд чинь бүгд нэг бүтцтэй байх юм бол пирамид шиг нурааж болно шүү дээ чинь. Тэгтэл тийм байхгүйгээд одоо Гаярта чин картелээ задлаа Тихуана, Хуарез, Синалова за энэ Галф картел гэдэг одоо булан Мексикийн булан гал хэлээд байна шүү дээ. Мексикийн булангийн картел гэх ийм хит хитэн картел болж задарсан байгаамаа. За Мексикийн төр засаг ерөнхийдөө нэг 2000 он хүртэл нэг намын засаглалтай байсан. 70 жил нэг намын засаглалтай байсан. За тэгээд эдгээр болохоор картелтэй. Картел бол үнэхээр засгийн газрын бүх төвшөнд авилга хийл агуулаар бүр нэвчин гэсэн. Амар их мөнгөтэй. Тийм учраас тэрийг ер нь оролддгоо хамтран орчдөг гэсэн. Харамсалтай юм а тий. Ялхад энд хитрхи том эдийн засаг иргэд байна тий. Амар том эдийн засаг. Бүр ингэж судлаад унших тусам бүр сүрдмээр. Тэгээд энэ дээр би нэг юм ойлгоцоо. За би хожим хэлье гэж бодож ирсэн. Одоо хэлчих гэж бодож байна. Монголд ямар ч төрлийн харт юм их тас хориглох хэрэгтэй. Одоо зарим улсууд яриад байдаг чинь энэ чинь донтуулдгүй юу ч юм уу те. Тэгтэл тэр донтуулдаг нь нэг хамаагүй гол нь энэ картелууд чинь тэр одоо марихуана нэрээр амар мөнгө болдог. Монголыг үнэхээр залгиж ядах юм байхгүй. Улсууд над бол тэгж санагдаад байт. За яг бид нар хоёр авторитар одоо юуны өгөрний дунд байгаа нь үнэн тэгтээ эвгүй шүү дээ. Манай улс төрийн одоо энэ одоо улс төрийн хүмүүс маань ер нь хэр зарчимтай вүлээ хэр шудраг вүлээ бүл авилгачд байгаа ийм нөхцөлд бол амархан тэдний харамд орох юм шиг санагдсан байхгүй надад үнэхээр борхон минь холоор ёстой тэр нэр дэлхийн нөгөө талдаа юм тэндэл байж гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй. За түрүүний яриагаа үргэлжлүүлэхэд за 2000 оноос эхлээд Vicente Fox гэдэг ерөнхийлөгч одоо Мексикийн ерөнхийлөгч болоод за тэр хүн болохоор Америкийн нэгдсэн улсын одоо драгийн хар тамхитай тэмцэх хэлтээс тэрнтэй хамтраад картелуудад тэмцэж эхэлсэн байна. За энэ дээрээс ерөөсөө асар хүчээр хийх эхэлсэн. Өмнө нь зүгээр л хамтраад ингээд одоо нүдэн болооч ихэндүүлийн өнгөрдөг. Тийм. Тэгээд тэд нар бол ингээд картелууд нь бүр ингээд хаг баяжж идэг. Одоо болохоор ингээд нөгөө хоорондоо тэмцэлтэй хүчрхийлэлтэй. Жинхэнэ одоо аимшиг тэр наркосерал дээр гараад байгаа хүчрхийлүүд чинь эндээс эхэлж байгаа юм билээ. Инх нь өөрөө тухайн арт түмэн тул яшиггүй л дээ тий. Хүн ажил хөдөлмөр хийгээд эрдэм боловсрал олох тухай биш. Аль нэг картелийн одоо сүлжээн дотор ороод одоо том буу авах талаар илүү бодож эхлэх нь шүү дээ. Тий. Энд ерөөсө хамгийн үндсэн суур хор нөлөө нь нийгэмд ямар нэгэн ашигтай ирээдүйд тустай тийм баялаг бүтээгдэхгүй болчихж байгаа. Харин тий. Тэгэхээр одоо би ингэж Мексикт явж байгаа нэг 12-та 13-та бацаад тэнгуү чинь энэ манай тэр Роберто ах картел байдаг шүү дээ. Эсвэл манай Диего ах тэр картелийн толгойлогчтэй гэдэг ч юм уу. Тэр шиг болно гэд мөрөөдцөө явж яадаг. Харин болчиход байгаа хөөхгүй тийм. Тийм. Тэгээд тэд нар нь илүү одоо гоё амьдарч байгаа юм шиг харагдана. Хүчтэй юм шиг харагдана. Мөнгөтэй. Сүртэй гэж харагдана. Одоо тэр нэг 12 жоох хүүхдүүд нь одоо мэдлэг боловсролыг сонирхоо байж эхлэн гэдэг нь энэ үндэстэн ерөнхийдөө суураараа одоо дуусч яана л гэсэн утга шүү дээ. Ирээдүйг юусаа гэрэлтэхгүй болчиход байна гэсэн үг. Тэгээд ер нь асуудал одоо хүртэл ер нь үргэлжлэж байгаа. Яг арай багассан зарим нэг шинжүүд ажиллагдаж байгаа. Яг одоо 90 оноос эхлээд 2000-ад он 2010-ад он бол ер нь яг оргил үе юм байна. Эмгэлтэй ч юм аа да манай улстай одоо жишээд харах юм бол манад дээд мундаг боловсралтай болох ихээс илүүтэй аль нэг намд орсон нь хүний амьдралд сайдэрдэг юм шиг тий. Бас л яг нэг ийм одоо арай өөр хэлбэртэй нэг ийм муухай юм явж гин гэж харагдаж байгаа нь бодит баялаг бүтээдэггүй ямар нэгэн торлогт орчих гээд шүү дээ тий. За тэгээд 2006 оноос эхлээд ерөөсөө ингээд одоо янз бүрийн тоо баримтаар харахад нас урс одоо энэ картел хоорондын дайн, картел ба төр хоорондын дайн. Энэ дайн дээр нас барсан хүмүүсийн тоо хэдэн 100 мянгаар тоологдож байна гэж. Дайны үзүүлэлт байна. Дайнаас ч илүү үзүүлэлт. Тэгэд эдний хоорондоо хийж байгаа дайн маань бүр ерөөс аимшигтай харгас олон нийтийн газар янз бүрийн концерт тоглолт болж байгаа тэр
хочичууд карнат марнуудыг хайчдаг юм. Тэгэл хамаагүй ингээл хүмүүс сүрдэг. Тэгээд нөгөө эдгэр чинь нэг юм жижиг оврын хагас автомат юутай буутай машин зшин дотор барьж явахад амар цонх монхоор буудахад тийм амар нэг тийм төрлийн буу байгаад байдаг. Тэргүй гаргаал гэл торх гэлж өршиж явждаг. Тиймэрхүү аимшигтай. Тэр яг наркос гэх сэрэл төр гарч байгаа үйл явдлууд үндсэндээ бол бодитл гэж л. Тийм учраас яг энэ нөгөө хойд Америк руугаа 4 өстийн цуваа бүр ингээд бүр тулаад байна шүү дээ. Зүгээр л ингээд хүүхдээ мөрөн дээрээ суулгацсан аимшиг нөхцөлд тэр цүл мөлөө туулж аваад ингээд хатаад хүцэн, тогон цохиулаа хүцэн, өсөөд хүцэн тийм цогцсууд асар их байдаг. Эсвэл живж өгч байгаа хэдэн мянгаараа өдөрт те. Чоннохоо хоол болцсон гэл. Тэг хэдэн 100 мянгаар тооц, хэдэн мянга биш, хэдэн 10 мянга биш, хэдэн 100 мянгаар тоологдож чинь ихлээр энэ үнэхээр дайны байдалтай байгаа юм байна. Тэгэхээр энэ мөргөлдөөнийг анх эхлүүлээд байгаа тэр ерөнхийлөгч тэгэхээр одоо ямар мундаг эсвэл энэ Америкийн засгийн газар сонгуульд нөлөөлж байгаа одоо тий өөрсдийнхөө нөгөө хүчний байгууллагатай хоршоод ажиллаж болох тэр хүнийг гаргах гэж бас нэлээд юм болсон баг та. Тийм л баг тий. Тэгээд одоо тэгээд гинт одоо ийм тэмцэл эхлэхгүйгээр хоршоо амьдрах нь зөв байсан уу? Эсвэл энэ тэмцэл нь одоо яаж амжилтанд хүрэх юм гэж бодглохлоор бас айгүй хэцүү л. Хөрш орн Америкийн нэгдсэн улсын улс төрчид хүртэл зүгээр өөрсдийнхөө хил доторх юм уу бодоод суух ямар ч аргагүй. Яг л энэ талд нь хасар том гинт бүлэглэл ингээд томроод тагцсан мэдээж хөрш орн ашиггүй л гэж таарна шүү дээ. Аюултай болно. Одоо тэрнтэй эсрэг тэмцэх нөгөө зардал ихсэн тий. Тэгэхээр ингээл татан оролцдог юм байна л да. За ингээд за нэг хамтран ажиллагч явчих хоёлаа. Явчих. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар сайн хүнсээр сайхан амтыг өрөөтэй Holly компани оролцож байна. За манай Holly компани бол 2022 онд байгуулагдсан шинэ тутам байгуулагдсан ийм сайхан компани хэрнээ Монгол оронд гүн хөлдөөсөн бэлэн хоолтыг үйлдвэрлээ зах зээл нийлүүлээд эхэлсэн байгаа ийм сонирхолтой компани байгаа. За тэдний компани нааша цаашаа мантуута гахамах нэмгэн төмстэй хүрээмах, калбишим, ананастай дахиамах гэдэг. Монголчуудын туйлын дуртай бестселлер гэж хэллэгддэг ийм хоолуудыг технологийн аргаар гүн хөлдөөгөөд гэртээ авчираад одоо маш богино хугацаанд болгоод идэх ийм бэлэн хоол болгоод зардгаараа онцлог аваад байгаа. За тэгэхээр эдгээр хоолуудыг ер нь бол сүлжээ дэлгүүрүүд буюу номин, оргил, E-Mart, миний дэлгүүр одоо GS, FS, E-Mart гэд бүх төрлийн дэлгүүрүүдийн одоо сүлжээнүүдээр очиод авчиж болох нь байна. За тэгээ бүтээгдэхүүний давуу тал нь юу гэхээр 15-аас 20 минутын дотор халаагаал эсвэл жигнэл рестораны хоол таны ширээн дээр. Тий. Энэ нь тэг хүмүүс ингэж нөгөө нэг бэлэн хоол гэдэг үгэнд жоохон дургүй байгаад байна шүү дээ. Тэгвэл энийг нь одоо юу гэж тайлбарладаг вэ гэхээр гүн хөлдөөлт буюу хасах 35 градусын нөгөө тэр температурт нөгөө богино хугацаанд хөлдөөдөг учраас бүтээгдэхүүн чанараа алддаггүй. За луун төмс юу гэдгийг мах одоо тэр эдгээр хөнсний бүтээгдэхүүнүүд нь яг нөгөө ямар ч одоо эрдэс бодис илчлэг минерал юу гэдэг бүгднийг алдахгүйгээр одоо хөлддгөөр онцлог. Нэмэх нь тэр нөгөө гүн хөлдөөх нь нэн микробны өсөлтийг зогсоочдөг. Тэнтэглэр нөгөө нэг ээжүүд байд юм уу эзэгтэй аав нь эмээ өвөө нь хинэмч байсан гэсэн авчираад одоо халаагаад итгэхэд нөгөө би хүүхдтэй баталгаагүй юм өгж байгаа юм биш үү гэсэн тийм эргэлзээ байхгүйгээр одоо өгдөг байх нь шүү дээ. За тэгээд эднийх нөгөө бас нэг онцлог бүр ингээд хамгийн гоё надад хамгийн их таалагддаг хэсэг нь Primate Mom Beef юм ах хэрэгэлдэг. Тий. Эдний нөгөө энэ бүр яг стандартны одоо тэр малын чинь тэр ямар хашаанд байрлуулахаас ахуулаад ямар төрлийн вакцин хийхгүй гэдэг. Ер нь бол Монгол оронд нэг вакцин чинь нэг жоох хяналтгүй яваад шүү дээ. Эднийх бол тийм юм байхгүй. Илүү дутуу одоо яг стандартын дагуу ингээ өсгөгдсөн тийм малын махыг ашигладагаараа тун онцлог шүү. Тэгэхээр манай энэ хооллогийн энэ гоё амт тоолнуудыг авахыг хүсэх юм бол та нар минь сүлжээ дэлгүүрүүдийн хөлдөгчний хэсэг дээр очих нь байна. За бүр дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Facebook дээр Holly гэж үчээд пэйжийг дагж болно. Эсвэл 72 70 11 10 гэсэн дугаараар холбогдоод мэдээлэл аваарай. За баярлалаа.
За одоо ингээд ер нь 21-р зуун гараад картелүүд ингээд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц зохион байгуулалттай. Ер нь зохион байгуулалтын хувьд жоох ялгаатай мэл. За тэгээд дотоодын өөрсдийн гэсэн хуультай, өөр өөрсдийн гэсэн хашиж хувааж авсан газар нутагтай. Тийм болж байгаа юм л. За ямар гол картелүүд байна вэ гэд. За энэ манайхны хамгийн их сонссон картел байж магадгүй Синалова картел гэдэг. За газар нут эзэмшил газраараа нэрлэж байгаа. За энэ болохоор нөгөө нэг түрүүний ярьсан загалмайлсан эцэг гэж байгаа тэр анхны гэж байгаа Гвадалахара картелээс салбарлаж гарсан одоо байгаа хамгийн том нь. За Мексикийн номхон далай талын ирэг дээр байдаг. Одоо цаад баруун ирэг дээр нь те өдөртөгчийг нь Эл Чапо гэдэг. Тэр нь болохоор намхан ер нь бол тагж гэр гэсэн үг. Тийм нөхөрөө. Тэгээд ер нь кокаин, метамфетамин гэж одоо манайхан мөсөөс гэж нэрлэдэг шүү дээ. Бас хамгийн аимшигтай арт амьтад нэг. За героин, марихуан, фентанил. Энэ фентанил бас амар аюултай. Энэ ер нь сүүлийн жилүүдэд гараад байгаа энэ синтетик арт амьд. Тийм учраас энэ бас маш аюултай. Тэгээд энэний аймаг ер нь голж эрхэлдэг тийм юу байдаг. Одоо тэр нөгөө анх хятадууд нь орж ирээд одоо тэр үржил шимтэй талбай дээр нь тариад одоо нэгсэнд урамлын гаралтай тамхи хэрглэж байгаа. Одоо бол бүр ингээл синтетик буюу лабораторид гардаг болсон. Эдгээр өөрсдийн лабораторитой. Тэгээ дандаа тийм одоо нөгөө бууйдхан газар ер нь бол Мексикийн баруун хойд баруун хэсгч нөгөө нэг хаа очиж ер нь жоох зээлүүд штэ. Тийм тэгэхээр ер нь тэнд ингээл нэг тэнд хутаа манараад юм байж байл айгуул юуны лаборатори ажиллаж чинь л гэсэн хар тамхины лаборатори. За тэгээд толгойлогчд нь баригддаг боловч үйл ажиллагаанд баг хөмөгдөөг гэж байгаа юм байна. Тэгэхээр тогтолцооныхоо хувьд нэг 15 толгойтой мангас шиг юм маш ихтэй юм байна тий. Юу юм бэ? Тэгэл тэр чинь энэ хардаа шоронд хийгээд баг нэмэр байхгүй. Яг тэгвэл амар их мөнгөтэй шорон чи өөрөө тэр чигээр авилгацсан шоронгийн захирагч магэрч цагдаа магдаа улсууд нэвт авилгацсан. Тэгэхээр орлоо хаан шиг л үждэг. Шоронгоо голж молоод эсвэл шин шорон бариулаад гой зочд буудалд нэг хэсэг амарж байгаа юм шиг байх нь шүү дээ. Тийм байдалтай. Болж тийм. Энэ бүр үнэхээр би үнэхээр шантармаар санагд энэ нүг тэмцэж байгаа хүмүүсийн өмнөөс бараг шантармаар санагдаж байгаа юм чи. Гэхдээ одоо бодвол надаас л мундаг, надаас л ухаантай улсууд байдаг байлгүй дээ. Одооний энэ яг одоо цагт өрнөж байгаа энэ тэмцэл нэг амжилт болоод энэ Мексикийн энэ олон ээжүүдийг нэг амраагаас. Би одоо Мексик ээж үйсэн бол одоо хүүхд төрүүлэх бүр ямар ч арга алга. Охин байвал энэ гэмтэтгээдүүдийн одоо гар хөлөөр орох нь байна. Хүү байвал эднэрийн одоо тэгээд нэгнийх нь буу барай явах нь тийм. Нэг жижиг гарын 8 чинь л болно шүү. Эсвэл ингээл ам өрсөөл хэл даваал зуутах нэг арга байна. Тийм. Тэгэл өстө таныг хэлдгээр өстө хүүхдэд толгой дээр тавиал амьдрахын төлөөл тий. Тэр чинь хаа юу болох нь мэдэгдэхгүй зүгээр л хээр хаягдах гэж явж байгаа шүү дээ. Тэр чинь бараг тий. За тэгээд дараагийнх нь бол энэ Jalisco New Generation картел гэдэг одоо Jalisco-гийн шинэ үеийн картел гэх юм уу те сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн эрчимтэй дэлгэрч байгаа энийг ийм картел байгаа юм л. Мексикийн хэдэн 10 мужид үйл ажиллагаа явуулдаг. Бусад картелийг боодоход маш чанд зохион байгуулалттай хагас милитари гэж зэрэгцсэн гэж байгаа юм. Тэгэхээр ер нь нэлээ амар сахилга боддгийн хүч төрж гарч байгаа юм. Олон боловсронгуул болоод байгаа. Тий эдгээр бүр. Үгүй нөгөө Коса Ностра, Итали маф, Якуза чи бүгд хөмөгдөд тахт эдгээр бүр улам хүч яваад байдаг бүр аимшигт. За тэгээд Америк нэгдсэн улс, Өмнөд Африк, Европ, Азид үйл ажиллагаа явуулдаг гэж. Бас уу. Дэлхийн фентанилийн гол нийлүүлэгч. Борхон минь цаа. Энэ бол жинк мангас. За нөгөө булангийн картел гэж байгаа. Тэр бол хамгийн эртнийх тооцогддог гинэ. Бүр 1930 он гэхлээр яг л хамгийн анхны нөгөө Мексикт нэг намын засаг байгуулагдсан. Institutional Revolution одоо институцийн хувьсгалт нам гэдэг нам одоо 70 жил засаг өрсөн шүү дээ Мексик чинь. Тэрнтэй цугл ингээ сайхан яваадсан нөхдөд байгаа. За энэ картел болохоор нэг тийм хуучин Мексикийн тусгай хүчинд ажилладаг байсан. Одоо тусгайгийн нөхдөд гэсэн үг шүү дээ. Тэндээс тэтгэвртэй гарсан гэхээс илүү ерөнхийдөө юу цалин мөнгөө голооч ч юм уу ингээд тэнд тусгай цэргийн бэлтгэлтэй болцсон ерөнхийдөө жоохон харгас хэрцгий болцсон тийм нөхдүүдийг илсүүлж аваад Los Zetas гэдэг нэг тийм дахиад тусдаа юу картел маягийн байгуулсан. Гэхдээ энэ ер нь нөгөө хүчний байгууллага талдаа тийм болцсон ийм картел байгаад байгаамаа. Тэгээ одоо энэ нөгөө булангийн картел нь болохоор дотоодын тэмцлээс бол энэ ч нөгөө нэг юу н
толгойлогчийн барьж шоронд хийхийн бас зарим нэг давуу тал нь нөгөө нэг хоорондоо өрсөлдөж алдсан юм байна л да. Дараагийн толгойлогч хэм болох уу гэд. Тэрэндээ болж дотоодын сүрэл бас явагддаг. Тийм юм байт юм. Дотоодын зөрчил гэж нь хэлэх нэ шүү дээ. За Тихуана картел гэж байгаа. За 1990 2000-ад онд хамгийн хүчтэй байсан. За тэгээд ерөнхийдөө гэр бүлийн бизнес маягийн. Тийм нөхдөд байт юм л. За Хуарез картел гэж байгаа. Тихуанагийн картелтай өрсөлдөж гарч ирсэн. Одоо яг Ид Синалоо картелтай алдчихж байгаа. Тэгэхээр эдгээр шиг хоорондын дайн ерөөсөө маш их хүн хөгтөг бас нэг гол хүчин зүйл нь байгаа даа байхгүй. За одоо 2010 оноос эхлээд ерөнхийдөө задарсан байдалтай болж байгаа юм байна. За Синалоо ер нь яагаад хамгийн хүчтэй гэхэлэр төрийн алба, цагдаа, цэрэг энэ нь бол ерөөсөө энэ цэрэг 3 хүчний том байгууллага шүү дээ. Энийг ерөөсөө нэвт авилгацсан. Авилга авах уу өгөх үү гэдэг бүр нэг тийм юу. За тэр тухай одоо нэг жоох байж байгаа яригдах юм. Цаг маань яваад болтгоо. За төвлөрсөн бус боловч хоорондоо нэгт хамтын ажиллагаатай шоронд хүртэл үйл ажиллагаа явуулж идэг. Шоронд чи одоо дотор нөгөө нэг юунууд байж бүлэглэлүүд байж идэг штэ. Нөгөө харуудын бүлэглэл чи Gorilla Nation гэдэг бүлэглэл болцсон байж идэг ч юм уу тий. За тэнгуут нөгөө нацистууд бас нэг шорондын бүлэг болцсон байж идэг ч юм уу. Ер нь тийм байдаг штэ. Америкийн шоронгууд одоо ямар болж байгаа сайн мэдэхгүй байна. За тэгээд дээр хэлжсэн нэг өдөрдөг чи байрж аваад шоронд хийх бол ерөөсөө асуудал биш. Тэр бол сайхан тансаглаж байгаа л гараад ирсэн гэсэн үг. За юуны энэ картелуудыг хийжсэн хамгийн аимшигтай хэрэгүүд гэдэг байгаа. 2010 онд болсон. За энэ юу дандаа нэг 2010, 11 оны, 15 оны ч юм уу тиймэрхүү юмнууд л гарч ирээд илээ. Одоо хамгийн хэрцгий за тэгээд зэвсэг техникийн хувьд хамгийн боловсронгуй болж исэн үе нь байгаа даа байхгүй. 2010 оны Сан Фернандогийн хядлага дээр нөгөө Лос Зетас буюу хуучин тусгаагийн нөхдөд тэр тэднээс бүрдсэн картел бичиг баримтгүй 72 цагаачийг автобуснаас чирч буулгаад гавлж нүдийг нь боож нэг газар аваачаад бүгдийнх нь дагц руу будаж оросон. Бүр айхгүй гоц юунаас айхгүй гоц үн даварцсан гоц тэ. Тэгэж хахад цэргийн цагтаагийн хүчнийх нь ингээ гэмт бүлэглэл олчихлоор тэд нар чинь нөгөө хаана хуулийн ямар цорхоо байгаа тий бүх сүлжээгээ мэдж байгаа технологи арга техник дэндүү нарийн боловсралцсан. Цагдаас айдах юм байхгүй гэж байгаа байхгүй үгүйс тий. Тийм байх тий. За тэгэд эдрийн хийсэн энэ яг энэ 72 цагаачийг буудсан энэ хэрэг болохоор за одоо аллагын хэрэг мэрэг гэж мэдээж тооцсон. Гэхдээ энэ тэрнээс гадна бүр ингээд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа байхгүй. Crime against humanity буюу хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэдэг чинь дайны үед хэрэглэгдэг үг хэллэг. Тийм шүү дээ тий. За 2011 онд болсон Сан Фернандогийн хядлага гэж байгаа. Нөгөө дахиад Лос Зетас. Тэд нар одоо автобусанд байсан зорчигчдыг буулгаж бөөнөр нь хороолсон 40 энэ нөгөө маскрейвд энэ тэнд 3-ыг аваачаад булаа хийцэн 5-ыг аваачаа булаа хийцэн гэх тиймэрхүү юмнууд ингээ шалгаал ингээл олдоол тэгэнгүүт 47 өөр газраас 193-ний шаарил гарч ирсэн гэж. Яа энэ одоо нөгөө бүлэглэлүүдтэй бид нэр бүр яхаас ч буцахгүй шүү бид нэр илүү зэрлэг шүү гэдгээ ингээ харуулад байт юм бах та. Тий нэгдүгээр тэгж जैन хоёрдугаарт нөгөө жирийн хэрэгтэйг бүр ингээд хөдөлж өрүүлцэх аргагүй болтол нуучин дарж байгаа байхгүй тий. Ийм мэдээ сонсцсон жирийн иргэн одоо эднэрийн машин тэрэг юу вэ зүгээр ингээл үгийн дагъя л гэдэг дээр тулхна шүү дээ. Хоёр хүн байлаа. Чи манад хамтарч ажиллах уу? Ажиллахгүй гэлээ. Тас. Чи манад хамтарч ажиллах уу гэж нөгөөхөөс нь асуух байхгүй. Ерөөсөө л тийм байдалтай гэсэн. За 1985 онд болсон Энрике Камаренагийн хэрэг гэж гарсан шүү дээ. Энэ наркос гэж сериалын 2 дугаар бүлгийг яг энэ хүний түүхээр хийсэн. За Чивава гэдэг газарт байдаг Ранчо Буфало гэдэг нэг асар том марихуаны тариалан байсан. Тэрийг энэ Энрике Камарена гэдэг одоо ажилтан илрүүлсэн. Тэгэхээр одоо Америк нэгдсэн улсын ийм одоо юуны одоо асар том юм илрүүлэх гэж явж исэн тийм одоо ажилтан бохгүй. За тэгээд энэ хүн болохоор Америк нэгдсэн улсын консулын газраас их нэртэйгээ гараад явж яхад нь хулгайлж аваачаад 30 цаг яргалсан. Тэгээд одоо ингээд шүүх хэмнэлгийн шинжилгээгээр оруулаад ингээд яасан мэн гэсэн чинь гавлыг нь өрөмдөд гавлыг нь ингээд хитгэд өрөмдөд. Тэгээд энэ нөгөө тэр чинь өвдөлтийн шокоос бол ухаалтай шүү дээ. Тэгэнгүүт нөгөө сэтэгч тариад буцаад ухаар оруулж байгаа. Дахиад гавлыг өрөмдөж өвдөлтөө метр хийдэж шүү дээ. Харин тий. Тэг бити үхээ гэж байгаа юм. Үхэх болоогүй шүү ч гэж байгаа юм.
Тийм байдалтай. Тэгээд энээсээ болж нөгөө нэг Гвадалахара картел задардаг. Тэр үйл явдал ер нь болсон байгаа даа. За бүтцийн хайлт яриад явчихна. За тэргүүлэгч гэдэг нэг хүн байгаа. Тэр нэг хүн байж болно. Тэр эсвэл одоо нэг хэдэн ах дүүнер байж болно. Эсвэл бүр ингээд өөр удирдах зөвлөл маягийн байж болно. Картелч янз янз байгаа даа шүү дээ. За тэрний дараа тээвэрлэлт санхүү холбоо харилцаа хариуцсан одоо дундгайн боссууд. Lieutenant гэдэг байгаа англиар энэ бол тэр цэргийн дэслэгч гэсэн үг шүү дээ тий. Тэгээ дунд гарын босс гэж ер нь орчуулж болохоор. За тэрний доор нөгөө эркетчд. За Сикаро буюу одоо алуурчд хитмэн. Одоо яг очиж алдаг үүрэгтэй. За нөгөө тээвэрлэгчд. Тэгээ одоо нэг жижиг сажиг хат амхаа тээвэрлээд явж идэг тийм хүмүүс байдаг. За энэ харин нэг сони юм. Картелууд өөрсдөө яг жижиглэн худалдаанд нэг оролцдог. Үндсэндээ гол нөгөө бөөний нийлүүлэгчд. Тэгээ яг гудамжин зараа зогсож идэх нь болохоор бүр нэг гачин жижиг гарууд кинонд гараад байдаг шүү дээ. Яадаг алдсан өөрөө нэг донтч унтсан маягийн ч юм. Тийм нөхдүүд ер нь бол картел биш гэсэн үг. Тийм байт юм л. Жижиглэнгүүдээ тэр жоохон залуус төгөөд ийм олон жижиг ийм салаа хөлтөө болох бас бодлого байдаг бах л та тий. Олон хүмүүс. Тэр чинь гол нь нөгөө жижиг гарууд баригдлаа гэхэд тэр өөрөө л баригдах байхгүй. Картелд ерөөсөө байхгүй. Ямар картелс авж байгааг ч мэдэхгүй ш тэр жижиг картел. Жижиг гарууд бол тий. Гудамжны гарууд бол тий. За дахиад нэг хамтран ажиллагч хоёлаа ярьчаад өргөжлүүлэх үү. За манай хоёр дахь хамтран ажиллагч болохоор аялал холбомжийн хүмүүст төрөйтэй Join Me цэгмийн платформ байна. За манай платформ одоо яг өвлөлийн аялал жуулчлалын одоо оргил үеийн хугацаа ажлуудаа хийгээд байж байна. За манай монголчууд ер нь бол одооноос эхлээд өвлийнхаа аяллахаа нөгөө захиалга хийж эхэлдэг. За энэ жил нэлээд тэрэнд болоод байгаа нэг аяллыг одоо сонирхолтой. Тэр нь Сингапур, Индонезтэй аялал. Энэ юугаар онцлог вэ гэхээр 14 хоногийн аялал. За одоо ингээл энэ аялал нэг он гараад 1 сараас эхэлж байгаа. Тэгээд 1 сар гээл төсөөлөл бодонгууд Монголд байгаа хүнд бол тэгээ сайхан холоо орсоос утаал бодогдож штэ. Тийм учраас ер нь бол хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хайрлаж байгаа, хүүхдүүдийнхээ танин мэдэх үе те хүүхдүүдтэй нэг цагаа гаргах чи гэж бодож байгаа ээж аавд ер нь бол өвөл хүүхдүүд аваад гадагш явдаг болсон. За тэрүнд яг тэр хэрэгцээнд бүр үнэхээр гоё ганган таарах энэ аялал маань 14 хоногийн эхний 7 хоног нь болохоор Сингапурт байхгүй. За тэгээ Сингапуртээ яг хүүхдүүдэд зориулсан амтны хүрээлэл үзнэ. Сингагийн амтны хүрээлэл нь дэлхийд юугаар алдартай гэж хамгийн алдартай. Яг амтныг нөгөө торонд байлгадаг. Сонирн байгааз. Бар марыг торонд байлгадаг. Тэгээд одоо нэгсэндээ тэр амтны эрхийг нөгөө стресстүүлэхгүй байх энэ төр гэсэн юмыг маш сайн хангасан тийм. Тэр одоо авирч барих байгалийн хэрэг бүх хэрэгцээтэй юмнуудыг байгуулсан байх нь шүү дээ. Байгуулсан байдаг. Тэгээд хүмүүсээ бас үзэгч хүмүүсээ хамгаалсан тийм усны цаан маань байлгаад. Ер нь бүр үнэхээр нэг юм гоё шийдэлтэй амтны парк гэдэг. Энэ их гоё. За амтны парк орно. Юуны төлөө Сингад очлоо одоо маш гоё цэвэрхэн. Синга бол цэвэрхэн байхгүй. Усан парк дээр тоглоно. Нэмэх нь гоё. Дэлхийд алдар аквариум. За тэгээ Сингад очсон хүн байна баг зэрэг шопинг хийх боломжийг олгож байгаа. Ингээд энэс цаашаа Индонез Бинтан гэдэг арал руу явж байгаа. Бинтанд очиод апартмент хотелд бууж байгаа. Апартмент хотел нь яадаг вэ гэхээр одоо хүүхдүүдтэйгээ очисон ээжүүдэд тун таатай. Галтгоо нь ингээд бүрэн тоноглогдсон галтгоотой тийм өрөөнүүд бийж идэг. Одоо юм айл шиг л очих нь шүү дээ. Тэнгүүт тэр буудлынхаа нэг давхарт нөө түүхийн эдийг нь маш боломжгүйгээр зараа явчихдаг. Ээж доошоо буулаа өнөөдөр би хоолнд ийм хийнгээд бүтээгдэхүүнүүдээ хямдуунаар авлаа. Өрөөнд очиод хүүхдүүдтэй хоолыг өгчдөг. Тэгэл энэ нь маш гоё байрлалтай учраас тэгэл хүүхдүүд нь ээжийнхэн гарын хоолыг идүүлээд чихэд хүсэхгүй бол яг гадар олчиж болно. Сингапурын гудамжны хоол нь Мишелийн оттой байдаг. Ядаргаатай те. Тэгэд ийм гоё хөтөлбөртэй аяллыг манай дээр бол та бүхэн маань Join Me цэгмэн гэж ороод сайтаар минь орж болж байна. Facebook пэйж, Instagram пэйжээс ороод мэдээлэл нь авчлахаар энэ үнэхээр гоё аялал. За баярлалаа. За тэд нэр ямар шиг үйл ажиллагаа явуулдаг вэ гэхээр одоо энэ нэг үйл ажиллагаанууд нь бас янз янз байгаа даа. Ихэнх нь нэг мөнгө угаадаг байгууллагууд одоо бизнесүүд байгаад байгаа. Зарим нь болохоор бас нөгөө хуулийн ёсны бизнес энэ төргээд ороод ирчтэй. За
ихэнх нь ачаа тээврийн компани одоо нэг хот орны тээвэр, ачааны машинаар тээвэр зүүн те. За ресторан шөнийн клуб ажиллуулж тэрүүгээр мөнгө угаадаг. За зэвсэглэл нь ямар онцлогтой вэ гэхээр за нөгөө жижиг гар тээвэрлэгч жижиг гар өчнийг ямар ч нэг гар буутай байна шүү дээ те. За арай жоохон дэвшлээд ирэнгүүт автомат хагас автомат энэ төр буутай болдог ч юм. За тэр жижиг гар буунаас авахулаад автомат буу за цэргийн дрон, хуйгт машин, тактикийн хантаад одоо нөгөө тусгай ажиллагааны хантаас төвтөр байдаг шүү дээ те. Шүний хараатай винтов, базука гэж. Базука ч нөгөө фужин гар хүч танк эсрэгцэгч шүү дээ. Оо бүрөө. За. Айр могос те. Тий. За эдийн засгийн ямар хөө байдалтай яв. За эдийн засгийн угсаа гол зорилго тэгээд үндэс суурь нь бол мэдээж мөнгө. За Өмнөд Америкаас кокаин, Мексикээс героин, метамфетамин түрүүний ярьсан мөс те. За канабис гэж нэг марихуаны ургамлыг нэглээд байгаа шүү дээ. Марихуан нь болохоор тэр мансууруулах тэр бодисыг нэглээд байгаа те. За сүүлийн үед илүү синтетик хэлбэртэй фентанил гэдэг иймэрхүү одоо юунууд бараа материал гэх юм уу одоо эднэрийнхаар те хорт бодисуудыг худалдаалж үйл ажиллагаа явуулдаг. За олон тэрбум энэ маш олон тэрбум доллар болдог. Мексикт одоо тэднэрт орлогоороо дүүцэх нь байтугай бараадах өөр ямар ч бизнес байхгүй. Тийм байна тий. Энд одоо эднэрийн дараа 2-т орж байгаа нөхдүүд 2-3-т орж байгаа нөхдүүд эднэрээс бүр хэдэн 10 дахин баг. Орлого нь. Тэгэхээр бүр одоо мөнгөний нөлөө гэдэг юм чи байна шүү дээ. Эднэр одоо мэдээч устдаа нэг татвар төлөөд ийн гэж байхгүй тий. За тэгээд эрхгээд хамгаалтын мөнгийг ерөөсө жижиг том гэхгүй бүх бизнесээс авдаг. Гудал тосолж байгаа хүнээс хүртэл баг авдаг шээ. Тийм байт л. Тэгээд ерөөсө ингээд эн чинь нөгөө за их баг мөнгөндөө гол нь биш ямар ч хэлээсэн хамгаалтын мөнгө заавал өгж явах хэрэгтэй гэсэн нэг тийм зарчмын сөрдүүлгийн зарчмын нэг юм яваад байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ нэг жоохон мөнгө өгөөгөөс болж алуулах тохиолдол байдаг ер нь бол. За тэгээд хүн барьцаалах гэмт хэрэг энэ одоо нөгөө нэг нэр бүхий хүмүүсийн одоо хүүхдүүдийн ч юм уу эхнэр эмхнэрийн барьцаалал буцаад мөнгө их шүү дээ. За тийм хэргийг бол маш ихээр үлддэг. 2013 оны байдлаар дэлхийн хүн хулгайлах хэргийн 20% нь Мексикт гарсан. Оо яана. Дэлхийд хэдэн орн байдаг вэ? 200 орн байдаг. Дундчлаад бодглохлоор мэдгүй хэдэн өв байх хэрэгтэй. 0.5% байх хэрэгтэй байтал юм чи бүр 20% нь гарсан гэж байгаа юм. Дэлхийн нийт одоо хүн хулгайлах хэргийн те. За тэгээд тэрнээс гадна энэ нөгөө нэг юуны төлшний хулгай гэж нэг юм байгаад байгаа юм. Газрын тосны нөгөө хоолойнууд шүү дээ Мексикч одоо ингээд газрын тосны хоолой молоо. За тэгээд дээрээс нөгөө цистернэр зөөдөг. Том цистернүүд ингээд явж идэг шүү дээ. Тэрийг замдан зогсоож сайхан дээрэмдэн. За нөгөө хоолойг нь болохоор хагалж байгаа гоожулж аавна. Тийм байдалтай. Тэгээ энэ бол ерөөсөө ингээд маш олон тэрбумын хохирлыг одоо чинь голдуу нөгөө нэг юу төрийн юунууд төрөмчийн компаниудын хийж байгаа юмнууд л байгаа шүү дээ. Одоо газрын тосны оролт борлуулалт тээвэрлэдэг гэдэг чинь. Тэгэхээр ерөөсөө Мексикийн засгийн газарт ерөөсөө жил болгоно олон тэрбумын алдагдал хүлээлгэж идэг. Энээсээ болоод. За тэгээд нөгөө нэг төрөний ярьсан нөгөө байгаа бүх одоо хамаг юма зараал тэгээд нэг хэдэн мянган $2-3 мянган болд юм яа гэж аваад тэгэл ядуул хүмүүс байгаа шүү дээ Мексикч. Тэгээд тэд нар одоо юугаа тэр байгаа мөнгөө өгөөд Америкийн хөлийг давтдаг. Тэрийг гаргадаг хүмүүс гэж байдаг. Coyote гэж нэрлэдэг. Coyote гэдэг чинь нэг Америкийн нэг жижигхэн чоно байдаг хэрэгтэй. Тэрийгээр нэрлсэн тийм. Тэгээд одоо үндсэндээ хил дагуулагч гэсэн утгатай юм да. Тэр бол бас энэ картелийн чухал бизнес. За тэгээд бэлгийн мөлжлөг. Охин хүүхд хулгайлаад хаваачаад өчээр биеийг нөлөөлнө. Бурхан нэг Liam Neeson тоглосон Taken гэдэг кино чинь ер нь тэр талаар тэр нь яг үлдэг нөхдүүд Мексик гэдэг л юу гэлөө тэрийг санахгүй байгаад байна. Ер нь тэр зүйтэй төмс. Охиноо хагаал яваад байгаа байх шүү дээ. За заримдаа бас нөгөө нэг эднэр чи хууль ёсны юм хийнэ. Баяр ёслол янз бүрийн одоо эднэр чи нөгөө Латин Америкчууд болсон баяр сэтгэлийг өөрлөлтөө тийм хүмүүс үү? Тий халуунцтай хүмүүс байдаг учраас эдгээр чи янз бүрийн баяр соёл баяр ёслол ихтэй. Тэрийг сайхан санхүүжүүлэн зохион байгуулж өгнө. За орон нутагт ингээд янз бүрийн барилга бүтээн байгуулалтын тендер авна. Зам засна, гүүр барьна гэдэг иймэрхүү юмнууд гэдэг. Энэ олж байгаа мөнгөнийхөө хажууд бүр ингээд шүлс واخгүй тэр энэ зарцуулж байгаа мөнгө нь за тэгээ бас буйны үйл ажиллагаанд зарцуулдаг гэж байгаа юм. Үгүй тэр. Тэгээ энэ болохоор ерөөсөө тийм их гэгэн сайхан улсууд гэдэгтэй биш хамгийн гол нь тэр иргэдийг өөрийн талд байлгах цагдаагийн үйл ажиллагаанд туслуулахгүй байх гэж байгаа.
Тийм байна. Нэгсэндээ ард иргэдэд бол улс чинь та нарт зам барьж өгөхгүй байгаа Тий. сте. Та нар гүүргүү зовж байгаа сте. Би бол та нарт гүүр хийж өгч, тэгэхээр намайг шүтээ наагдагаа л гэж. Үндсэндээ тэр 70 жилийн нэг намын засагтай дарангуйлалтай үед ерөөсө болж бүтэж байгаа юм Мексикт байгаагүй. Тэгэхээр нөгөө цэрэг цагдаа ч гэсэн нөгөө үйл ажиллагаа гүйцэд явуулж чаддаггүй. Бүгдээрээ нөгөө авилга авцсан. Тийм учраас нөгөө нэг тэнд нэг тийм тодорхой хэмжээний эмх чөөрөм хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Тодорхой хэмжээний хамгаалалт хэрэгтэй байгаа дээ шүү дээ. Хэдийгээр одоо тэр гэмт хүлгийн хамгаалтанд орсон ч хамаагүй нэг аргагүй ихэн тэгж амьдрахаас өөр аргагүй болсон тийм цаг үе байгаад гэсэн тэр нь одоо ч гэсэн ингээл үргэлжлэл байгаа байхгүй. За картелд ажиллах нь газар тариалан эрхлэх үйлдвэрт ажиллахаас хэд их илүү цалинтай. Картел ажиллахыг мөрөөддөг хэрэгсээ. Тэр энэ яг одоо картелийн гол зүйн нутгуудад хүмүүс. Том болоо тийм болох уу миний дөө? Би нэг картелд л орно доо. Миний мөрөөдөл би том болоод тэр ахын тийм картелд орно гэж байгаа юм шүү дээ. Тэр ахын тэр картелд ирэх гэж юм болноо гэж явж байгаа юм шүү дээ. Яана тий. Улс үндэсний төвшөнтэд их хэмжээний мөнгөн урсгалаар зах зээлийг савлуулах чадвартай. За үл хөдлөх хөрөнгийн үнийг хөөрөгдөх санхүүгийн тоглолт хийж штт. Санхүүгийн салбарыг хямрах хүчтэй гэж. Тийм биз дээ. Олон тэрбум доллартай юм чи тийм. Тийм байна. Жишээлх юм бол одоо дэмжидэггүй улс төрчин гараад ирэх юм бол инфляц нисгэж өгөөл. Энэ нөхөр ажиллаа ихгүй шүү дээ. Энэ муу эс учраас энэ хийгээл дураараа зах зээлээр тоглодог. Зүгээр л тоглоом болцсон байна шүү дээ. Засган тий. За картелүүдийн нөлөөгөөр Мексик зэвсэг автомашин харуул хамгаалтын тоног төхөөрөмж маш том зах зээл үүссэн. Одоо нэг камер. За картелээс хамгаалах гэж камер тавьж байна. Картелүүд нь өөрсдөө тэр янз бүрийн камер буу муутай камер байдаг шүү дээ нэрээр. Оо тийм үү. Тий автомат буугаар гэдэг нэг мэдрээд ажилладаг тийм. Хөдөлгөөн мэдрэх юм бол шүршгэн шүү дээ. Шүршдэг хийбууд нөгөө юу хувцас сүмээр бууддаг тийм. Squid Game дээр гардаг шиг үү. Тий, тиймэрхүү юм байдаг гэж би өөр сонссон шүү. За, олон нийтийн газар арга хэмжээ тоглолт баяр ёслолын үеэр одоо түрүү ярьжсэн концерт болно шүү дээ. Тэр үеэр машинаар өнгөрөхтэй шүршээд өнгөрчдөг. Тэрэнд нь энгийн иргэд хүүхд мөхтөр хамаагүй өртдөг. Пабло Эскобарын тэр террорист үйл ажиллагаанд маш олон хүүхд өгсөн шүү дээ. Дэлбэрэл гар хөлн байхгүй. Талын нэг цацарсан. Аим шигт. За тэгээд үндсэндээ 2006 оноос эхлээд Мексикийн засгийн газар зөвхөн цагдааг бүс зэвсэг түвшнийг ашиглаж эхэлсэн. Айрмыг ашиглана гэдэг чинь энэ бол тодорхойлт ёсоор дайн мөн иргэний дай. Айрам татаа оролцсон л энэ баримтчлах ажиллагаа биш, энэ мөрдийн шалгалт биш, энэ бол дай болчихж байгаа юм байна тий. Тэгж хөрж байгаа. Одоо яг барьцаалт нэг тиймэрхүү юм болоод. Одоо л яг айрам нь баг орж байгаа гэсэн шүү. Тэгээд дороо нисгээд байгаа гинэ. Тэгээ одоо нөгөө Украин Оросын дан чи нөгөө дорон тавиад байгаа шиг фавеланууд нөгөө ядуусын хоороолын дээгүүр дорон тавиал гарнаад бүг хаяал тэгэл ингээд байгаа. Юу яг үнэхээр цэргийн үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ зүгээр нэг мөргөлдөөн гэхэд арай л том байгаа зү. Тэгжил санагдчих шүү дээ. За хоёул цагаа ерөн жоох сунгочих гэж бодчих дахиад нэг 5 минут. За цэрэг ашиглах нь хүчирхийллийг улам даамжирж байна гэж зарим шинжилснээр үзэж байгаа. Үнэхээр л цэрэг ашиглаж эхэлснээс хойш картелууд цэргийн анги, отряд, цуваа, шалган нэвтрүүлэх цэг бомбд талдаж эхэлсэн. Дэлхий дээр цэргийн объект руу халддаг гэмт хүлэглэл Мексикийн картелээс зүгээр байхгүй. Тийм ухаад аварсан. Аим шигт. За зарим тохиолдолд картелүүд цэргийн хуульд тогтоож байгаа. Одоо бүр маршал лоо гэдэг чинь одоо тухайн газар нутагтаа өөрсдийн гэсэн цэргийн хуулийг тогтоож байна гэсэн. За тэн дээр цагдаа одоо баллаа юм биш ч. Цагдаа ороод ирэхэд өөдөөс нь шүршээд ойртуулахгүй. Тиймэрхүү байдалтай. Бараг төсөөллөөр одоо улсынхаа цэргүүд цагдаанаас илүү зэвсэгтэй байх гэдэг нь тэднэр нь. Тийм шүү дээ. Хамаагүй илүү орчин үеийн нэтэрээ наривчлсан. Мөнгөтэй юм чи. Пабло Эскобар чи яг бүр төртөгөө дайн зарлаад байлцсан шүү дээ. За тэгээд ер нь шүү дээ цэргийн хүчээр дарыг гэхэд картел эхэндээ ялагдсан ч гэсэн байрлж буй цэргийг удалгүй авилгаар одоо худалдаад авчдаг. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өөрсдөө тэр чи зүгээр нүгэ авчих болно шүү дээ. Тэгэд тэр чи газар болгонд хот болгонд тосгон болгонд айрам цэрэг байрлуулж гэж болохгүй шүү дээ. Тийм их цэрэгч байхгүй одоо төсөмж байхгүй тий. За улс төрийн авилгын хувьд бол картел оршин тогтнох хамгийн том үндэс бол одоо төрийн арчаагүй авилгачсан байдал. Ямар нэгэн албан тушаалтан хамтран ажиллахаас татгалзах юм бол мөнгө авах уу тугалгаа авах уу гэдэг.
Туглага нь сум. Бурхан минь тий. Тийм одоо зурвас. Тийм одоо ойлголт тийм. Нэгсэндээ мөнгө аваад амьд байл да чи л гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр хүн чинь тэгжил таарна үстэй. Мөнгө аваад дугаал явж идэг л болж таарч байгаа байхгүй. Дийлдэхээс бүр үнэхээр өнгөрсөн юм шиг санагдаад байгаа. За зарим хот цагдаагийн газрын бүхэлдээ картелээс мөнгө авдаг байсан гэсэн илэрсэн. Бүхэлдэн цагдаагийн газар тэр чигээрээ картелийн ажилтнууд. Аргагүй л дээ. Яагаад тэгэхээр эн чинь маш том эдийн засаг нөгөө огт татвар төлөхгүй яваад нь шүү дээ. Тэгэхээр улсын төсөв мэдээж бага байгаа. Хөөрхий цагдаа нарт цалин бага байгаа. Хэрэгэлдэг энэ тоног төхөөрөмж санал ширээн хүртэл одоо нэлээд хуучирцсан. Ажлаа хийх 5 дахь орчин бүрдэх байгаа. Тэнгүүт нэг нөхөр орж ирэл чи тэгээд наанаа ингээл те өлсөө сууж явах юм уу? Ахыгаа дагаад ингэх юм уу гэхэлэр нөгөө хэд нь ингээл хэцүү хэдэлд ордог л ахал л те. Тэгэл ерэн хэцүү. За тэгээд картелтэй холбоотой одоо хэрэг дээр шүүх хурал хойшлогдно. Баримт янз бүрийн баримт нотлогоо гээгдэж алга болно. Шүүгчдийг заналт хийлнэ. Энэ бол байнга гардаг үйл явдал. Тэрнээс болоод картелийн гишүүн эсвэл толгойлогч гэж нийтээрээ үздэг хүмүүс ингээд сул чөлөөтэй явж идэг. За шоронд ороод дээд зэргийн хаан учтай хаан хатаг шиг амьд, хаан ноён шиг амьдэрдэг. Тийм байдалтай. Цагдаагийн бэлтгэл сургуульд хангамж мөн түрүүний таны ярьсан те цалин баг. Нөгөө радио мод бүр хуучирцсан. За манад одоо нөгөө онцгойгийн ажилтнууд ямар хүнд байдалтай ажиллаж байгаа тухай. Тийм шүү дээ. Гал руу орж явахдаа гал руу орохдоо нөгөө хуванцар синтетик материалтай ороод тэгээд илүү төлөвлөлт тий. Яг үнийг хэлэхэд одоо энэ Мексикт болж байгаа үйл явдлын нэлээд зөвлөрөл манад яваад байна. Сонсоход их муухай гашуун байна. Тий. За тэгээд тахрын алуу гэж нэг юм байдаг шүү дээ. Одоо нөгөө гэрчийг хамгаалтанд авах. Тийм тэр албан нь болохоор тийм цагдаагийн ажилтнууд тэр өмгөөлөгч прокурор хүмүүст нь хамаардаг юм. Тий. Тэгэхээр тэд нэрийг бол яаж оролдож болохоор зохион байгуулалттай гэмт хэргийн материал гарч ирэх болгонд за одоо нэг хэрэгүүд ингээл жижиг хэрэгүүд үүсэж штэ тэгжэл ингээд за нэг прокурор ингээд хараад сууж ижил гинт зохион байгуулалттай гэмт хэргийн ямар нэгэн картелтай холбоотой гараад ирлээ тэгэнгүүт яах вэ гэдэг одоо болж таарч авах цагдаа мөрдөгч прокурор шүүгч бүгдээрээ айж бөмбөгдөг. Энэ хэрэг яах вэ? Энэ хэнийх бол хин ирж уулзах болоо тий. Тийм л байдалтай болчихж байна гэсэн үг шүү дээ. За картелийн эсрэг мэдүүлэг өгдөг хүн нөгөө картелийн гишүүн байна уу гэхээс биш жирийн иргэд тэр дунд юурээс байхгүй. Тийм зүрх байхгүй боломжч байхгүй юм байна л та. Тийм байдалтай. За ер нь ингээ одоо ганц нэг хэдхэн юм ярьчих. Америкийн нэгдсэн улсад очиод ажиллаж байгаа бол картелээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ гэдэг. Энэ ерөнхийдөө бас гайгүй ойлгомжтой юмнууд байгаа даа. Гэхдээ ганцхан юм зарцуулаад хэлээд нэвтрүүлгээд дуусгачих гэж бодож байна. Картелс улаан цайм жөөлчин мөлчин ч юм уу тийм жирийн иргэдүүр бол халдаад байдаггүй. Тэгээ ер нь бол яг тэр цэргийн эрх мэдэл нь зэвсгийн эрх мэдэл нь одоо өөрийнх нь одоо Мексикт илүү байдаг. Юунд бол тэгж Америкт бас хаавч тэгж дагуулж чаддаггүй. Тэгэхээр харьцангуй гайгүй. Хамгийн нэгдүгürt мөрдөхөд хамгийн амархан шаардлага байгаа. Зүгээр л хартаа мөвтий хэрэглээ. Тий, картелээс хол бай гэвэл те. За янз бүрийн сэжигтэй итгэмээргүй өндөр цалинтай ажлын санал битгий хүлээж ав. Янз бүрийн хориотой хаалт хашлагтай газар л бүү ор. Тэ? Эвгүй газар байдаг ш харахаас нэг те. Зориултын такси, Uber, Lyft ашиглах гэж. Одоо гудамжинд гар бариад зогсчих болохгүй нэ шүү дээ. Одоо Америкт очил угаасаа л Uber л хэрэглэн шүү дээ. Элдв янзын шорон зам руу орохгүй байх гэж. За хитрхи үнэтэй цайтай юмаа гялзуулж гудамжинд явах хэрэггүй. Албан ёсны агентлагаар дамжиж аялахаа гэдэг одоо join мэгээр дамжиж аялах хэрэгтэй байна шүү дээ. За нэг юм хэрэг яриагүй юм амар үлдсэн. Улс төрийн төвшөнд зөндөө юм ярина. За өнөөдрийн бидний мэдгүй дэлхийн маань ингээ өөр өндөрлөө. Та бүхэн шинжлэх ухаан танин мэдхүүн Од Мөндөр сувга Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан танин мэдхүүг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр сайн хүсээр сайхан амтыг ураатай хооллыг компани мөн аялах боломжийг хүн бүрт ураатай Join Me айлын платформ хамтран ажиллаа. За тэгээд ертөнцийн нөгөө хагаст бас нэг юм хар бараан дэлхийн нэгэн өнгийг өнөөдөр бид нарт ингээд өөрийнхоороо судалснараа тайлбарлаж мэдээлж өгсөн орчуулагч, өгүүлэгч Мухатартай маш их баярлалаа. За сонссон үзэгчтэй баярлалаа. Сайхан амарцгаарэ.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.